Зя сайн байцгаана уу? За сонь сайхан юу байна да? Манайха сайхан шинэлвүү? Цагаасаар сайхан болсон уу? Марттай ч үгүй юу? За Валентин бараар л бас баг бичлэг орсонгүй. За үнэхээр завгүй ингээд нэг сарын хугацаанд ингээд өнгөрөөс нэгц би ингээд өнөөдрийн бичлэгийг хийхээр ирлээ. За тэгэхээр өнөөдрийн бичлэгийн бол гол одоо сэдв бол одоо жоохон энэ сарын ерөөхдөө бичлэгүүдийг би ер нь оруулах бичлүүдэд жоохон хазаалгая гэж шийдсэн. Учир нь бол одоо аним ярих бол бас гоё. Гэхдээ бас байнга аним бас яриад байвал бас жоох уйтгартай болов гэдэг энэ удаа анимашн series сонгосон байгаа. За тэгэхээр анимашн series-ийн хувьд бол Invincible гэх нэртэй. Тэртээ 2021 онд Amazon-оос гаргаж ирсэн series. Энгийнээр тайлбарлах юм бол за ингээ Marvel DC-д байдаг одоо супер баатрууд байдаг шүү дээ. Тэдгээр супер баатруудад төстэй бас арай сонирхолтой зүйлс. Ялангуяа одоо Супермений одоо Dark Superman гэдэг одоо нэг муу талын дүр болчтой Супермений series-үүд байдаг. Тэрнтэй бол нэлээд маш төстэй зохиол. Нөгөөтэйгөр Marvel DC-д байдаг одоо маш тийм сонирхолтой шин чанар бүхий одоо маш гой гой дүрүүдийг энэ дээр оруулж өгсөн байдаг. За тэгэхээр Invincible гэдэг нь бол одоо ижил нэрт comic book series буюу Robert Kirkman болон Cory Wagner-ийн 15 жилийн одоо бүр бүтээл 144 ишүүтэй маш сонирхолтой комикос одоо санаа авч бүтсэн анимашн series байгаа. За энэхүү series эхлэхдээ одоо Marvel Twins буюу цэнхэр одоо тийм клонууд ингэж гарч ирдэг. Эдгээр одоо энэ хоёр дүрийн хувьд бол хэлэхэд бол маш сонирхолтой юм. Хоёулаа клон. Тэг хин нь хинийхэн клон гэдгийг мэдэхгүй. Одоо тэр байдал дээр одоо тийм өөрсдөө тийм Supreme гэж боддог тийм сонирхолтой тийм одоо вилэн дүр гарч ирдэг. Тэгээ уудлгүй энэхүү ертөнцийн одоо Guardians of the Globe буюу одоо Wannabe Justice League гэвэл илүү сонирхолтой. Justice League дээр одоо бүх тийм ижил чадвартай хүчтэй дүрүүд байдаг. Жишээ нь одоо Superman-ийн маш муу хувилбар болох Immortal байна. Харин Darkwing гэх одоо Batman-ийн маш муу хувилбар. Тэгээ War Woman бол одоо бүр нэрнээсээ ойлгомжтой Wonder Woman гэх нэртэй дүр гарч ирдэг. Red Rush буюу одоо Flash. Тэгээ Martian Man гэх зэрэг маш тийм олон тийм одоо дүрүүд гарч ирдэг. Гэхдээ санаа зовлтгүй. Эдгээр дүрүүд бол одоо хэсэггүй хугацааны дүр одоо баг энэ ангийн баг 10 минутын турш үзэгддэг дүрүүд. Тэгээ үүний дараагаар одоо энэхүү одоо анимашн series-ийн гол дүр болох Omni Man гарч ирдэг байна. За Omni Man-ийн хүч чадал бол ерөнхийдөө бол Superman-ийн хүчтэй яг ижилхэн. За тэгэхээр дараагийн кадр дээр энэ хэд одоо нөгөө том дайснаа одоо Marvel Twins-ийг одоо буулгаж аваад одоо бүх юм сайхан хэрэгтэй. Харин одоо үүний дараагаар харагдах нэг хэсэг бол Omni Man маань одоо энэ ертөнцид гэр бүлтэй байдаг. Зүгээр ч нэг гэр бүлтэй биш, нэлийн хөгшин иргэм насны гэр бүлтэй байдаг. Түүний эхнэр нь бол амьдралын одоо бариг сайхан одоо тийм дунд уурга орж байгаа хэд дутахгүй маш сайхан үзэсгэлэнтэй нэг Аз бүсгүй байдаг. Харин түүний хүү бол Марк. Марк аавыгаа Omni Man гэдгийг мэддэг бөгөөд ямар нэгэн супер хүчтэй болохыг хүсдэг. Зүгээр л энгийн нэгэн хүүхдэд жүрдэг хэлдэг цуврал. Тэгээ түүний бодлоор бол хизээ нэгэн цагт энэ аавтайгаа адилхан хүч чадалтай болоод энэ дэлхийг аврах баатар болно гэдэг дотор төсөөлж боддог юм дүр. Яг нэг сонирхолтой юм хэлэхэд бол Debbie гэх Omni Man ихнэр тийм Аз Америк гаралтай хүн байдаг. Харин Omni Man маань өөрөө тийм Европ маягтай тийм хүн байдаг. Харин энэхүү series-ийн бас нэг маш гойхалтай хийсэн зүйлс нь юу юм гэхээр за энийг энэ иймч болохоор тэр юм уу жоохон Аз гаралтай жүжигчин гол дүрдэн дуу орсон байна. Стивен Юн одоо та бидний мэдхээр бол одоо Walking Dead зураг дээр л одолсон дүр. Тэгээ түүний одоо дуртай тийм түүний тогсон кинонуудыг мэддэг зөндөө хүмүүс байгаа гэдгийг мэдж байна. Харин Omni Man-ийн дүрд бол JJ Simmons одоо дуу оруулсан байдаг. За үргэлжлүүлээд series-ийн талаар ярихад бол Маркийн одоо нэг сургууль ахлах сургуулийн амьдралын талаар гардаг. Марк бол ингээд ахлах сургуульд зүгээр энгийн нэг хүүхэд байдаг бөгөөд аавтайгаа адилхан баатар болохыг хүсдэг. Тэгээд ингээд нэг найз нь нэмэгтэй үнийг дэрлэгч яхахыг хараад очичоод аврахаар очдөг байгаа. Тэгэхэд яг тухайн үед энэ одоо харагдж байгаа хэсэг дээр бол одоо Маркт ямар ч хүч чадал байхгүй яг л энгийн хүн шиг байдаг. Харин үүний дараагаар удалгүй Марк нэг өдөр өөрийгөө шалгахыг хүсээд аав шиг нисхийг хүсдэг. Тэгээд өөрийнхөө өрөөнийхэн дээвэр дээрээс үсрэх яг тэрхэн мөчөд тэр өөрийн мэдлгүй нисч чадсан байдаг. За үүгээр манай Марк буюу Invincible гэдэг дүр одоо гарч ирнэ. Omni Man-ийн хүү Марк нь яг л аавын адилаар баатар болохыг хүсдэг бөгөөд харин энэ цаг үед одоо тэр хүслээ биелүүлж анх удаа нис сурсан байдаг. Харин удалгүй түүний маргааш өглөө нь түүний дээрлэх оролдож байсан нэгэн залуу Маркийг цоохох гэтэл Марк биенээсээ ч хөдөлдөггүй бөгөөд цоохох бүрд нь ямар ч тийм хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээ үүний дараагаар Марк өөрийгөө хүчтэй гэдгийг мэдэрсэн бөгөөд гудамжаар буюу одоо энэ тухайн үеийн хотоороо ингэж явж юм өөрийнхөө хийсэн тийм супер баатрын хувцастаагаар очиж тийм гэмт хэргийг бууруулах гэж явж. Тэгээ явж явах үед одоо банк дээр юмсан тийм дөрвөн тийм улгаачтай таардаг. Тэрний нэг одоо дүр нь юу юм гэхээр одоо супер вилэн буюу өөрийгөө тийм хатууруулах чадвартай дүр гарч ирдэг. Рок гэдэг нэртэй. За тэгээд үүний дараагаар тэр хэдийг зохицуулчаад аавдаа очиж өөрийгөө одоо ямар хүчтэй болсноо хэлхийг одоо очдөг. Тэгтэл Нолан одоо Маркт одоо тайлбарладаг зүйл нь юу юм гэхээр Нолан бол ерөөсөө дэлхийн хүн биш ээ.
Аав нь бол ингээд ерөөс дэлхийн хүн биш. Аав нь ингээд Viltrumite гэдэг нэртэй юм холын хол орчих гаригаас ирсэн хүн. Харь гаригийн хүн байдаг. Тэгээ тайлбарладаг зүйл нэхээр Viltrumite гэдэг гариг бол одоо өндөр хөгжилтэй одоо энэ бүтэн галаксиг ингээд давхууц ингээд амар юм өндөр хөгжилтэй тийм гариг байдаг. Тэгэд эдний гаригийнхнаас одоо хийж байгаа зүйл нь юу юм гэхээр өөр гаригууд руу одоо өөртөөхөө одоо нэг хүмүүсийг явуулаад тэр гаригтаа дасгаж агаад ингээд тэр гаригийг ингээд Viltrumite-ийн одоо тийм гаригын эзэнт гүрний одоо нэгэн хэсэг болохыг хүсдэг. Түүний ч тушаалаар ингээд аав нь тушаалын дагуу дэлхий дээр ирсэн. Тэгээд энэ дээр ингээд байж байхдаа ээжтэй чинь танилцаад чи төрсэн талаар тайлбарлаж өгдөг. Бас нэг сонирхолтой юм юу юм гэхээр одоо Viltrumite гэх гаригийнхан болохоор хүнтэй төстэй. Гэхдээ хүнээс илүү хэд дахин хүч чадалтай. Яг л нөгөө Superman-ийн Kryptonite гэх гаригийн одоо Kryptonite-ийн хүмүүс шиг гэсэн үг. Тэгээ үүгээр тайлбарласны дараагийн хэсэгт гарах маш нэг сонирхолтой зүйл бол юу болсон бэ гэхээр одоо Guardians of the Globe буюу одоо энэ ертөнцийн Justice League-ийг ингээд дуудсан байдаг. Яаралтай хурал гэсэн зарлахаар ингээд бүгд маш яаралтай одоо төв бааз дээр ирээд байж исэн. Тэгээ удалгүй юу болсон гэхээр Нолан бүгдэнд л дайрдаг. Нэг нэгээр нь алж болох бүх дөрүүдийг алаад барагд миний энэ одоо DC одоо супер баатар ертөнцийг сонирхож гисэн хамгийн аимшигтай цус татуулсан болт. Нэг нэгээр нь хүн болгоныг алаад одоо юу гэж хэлмээр юм те толгойг нь таслахын гидсийг хүүлхийн тэгээ шахаж алахын тэгээ тийм астар тийм амар хүчрхийлэлтэй тийм хэсэг гараад одоо энэ дээр гарч байгаа Wannabe Justice League ердөө 2,000 минутын дотор бүтэн багаараа байхгүй болт. Тэгээд удалгүй юу болсон гэхээр Нолан ч гэсэн одоо тэр хэдийг дийлээд одоо бүх тамирын дуусаад унаад өгдөг. Тэгэд үүний дараагаар одоо Америкийн засгийн газрын одоо нууцлаг ажилтан Cecil Steeman гэдэг нэртэй дүр гарч ирнэ. Cecil болохоор одоо энд юу болсон талаар гайхаж одоо Guardians of the Globe одоо бүх хүмүүс нь Nolan-оос бусад бүх хүмүүс нь арчигдсан байхыг болдог. Nolan энэ үед одоо нөгөө хэдийгээ дийлсний дараа ухаан алдаж унсан байдаг бөгөөд Cecil одоо өөрийнхөө одоо байдаг тийм нууц одоо имлэгтэрээ аваачаад тэр идэж зөвхөн Nolan-ыг имчлээд ингээд юу болсон талаар анализ хийгээ байж. За ингээд одоо Omni-Man буюу одоо Nolan маань ухаангүй байх энэхүү хооронд дэлхийн лүнгийн аимшигтай дайралт болдог юм. Харь гаригийн дайралт ирдэг. Тэр бол Flaxan гэдэг нэртэй гаригаас ирсэн. Харь гаригийнхан дэлхийг эзлэн түрэн биелэхэд дэлхий дээр буусан байдаг. Яг энэхэн мөчөд одоо Guardians of the Globe одоо энэ дэлхийг хамгаалах ёстой Justice League гэдэг одоо бүрэлдэхүүн байхгүй болсон. Cecil болохоор одоо үнд сандарсанда тэдний доотлын одоо бүлэг болох Teen Titans гэж байдаг шүү дээ DC ертөнцид байдаг. Тэр ихтэй адилхан одоо өсвөр насны арай тийм залуу бүрэлдэхүүнтэй тийм багийг дуудан тэрхэн мөчөд одоо тэр болсон Woman-ыг зогсоохоор явуулдаг. Тэгээд үүгээр болоогүй одоо Mark ч гэсэн одоо энэхүү яг энэ үед болохоор өөрийнх нь хүчийг одоо дөнгөж олсон байгаа. Тэг шинэ супер баатрын хувцастай болсон байгаа. Тэгээ очиж одоо энэ хэдтэй очиж нэгийг үзнэ гэдээ очоод яг байж итл одоо нөгөө Teen Titans нь ирж байгаа. Тэгэхээр энэ хэд бол маш сонирхолтой дүрүүд байдаг. За Duplicate гэдэг нэртэй дүр. За Rex Robot. Үүн дээр нэмээд Adam Eve гэсэн одоо дүрүүд байгаа. За эдгээр нь болохоор одоо Teen Titans-ийн дүрүүд. За ингээд одоо энэ Flaxan гэдэг нэртэй одоо харь гаригийнхан хүмүүс нь яасан гэхээр одоо нэг тийм хувцастай тийм өөрсдөө хамгаалсан тийм оёгтой ирсэн байдаг. Тэгээ зүгээр л нэг бууцсан сум шууд нэг хүнийг ингээд тийм базуукаж байгаа юм шиг ингээд заваар олж ингэж хаяад тэр хитрхи хүчтэй дүрүүд одоо энгийн хүмүүс бол яагаад дийлэх боломжгүй. Тэгээ супер баатрууд маань ирээд ингээд хувцсан дэх нэг юм гимтээсэн чинь энэхүү Flaxan гэдэг дүрүүд нь болохоор өөр ертөнцөөс ирсэн болохоор маш хурдан одоо тэд хөгшөрдөг байгаа. Тэгээ удалгүй нөгөө Flaxan гэдэг дүрүүд маань ингэж маш хурдан хөгшрөлтөөсөө болоод энэ ертөнцид бас нөгөө Teen Titans ирээ тэр ихэнхийн шахаад хайчдаг. Тэгээ дийлж байгаа олонгуудаа шууд өөр нэг портал нэнгүүтээ шууд өөрсдийн ертөнц рүү зугатаачдаг. За энэ хэсэг бол одоо part 1 дээр гарч байгаа бас нэг гоё K event-үүдийн нэг. За тэгэхээр би энэ бичлэгийг бүр part 10 хүртэл нь явуулвал яг энэ хэсгийг яагаад ингэж байгаа талаар та дараа нь тусдан тайлбарж өгье заяа. За үүний дараагаар энэ дэлхийн ингээд гайгүй 58 чих үед нь сансарт нэг тийм ямар нэгэн бас асуудал гарлаа гэсэн мэдээлэл гараад Mark буюу одоо Invincible маань сансарт гардаг. Тэгсэн удалгүй нэгэн айл нь гарч ирдэг бөгөөд тэрний нэрийг Alan гэдэг. За Alan D. Alan D. Alan. За айлангаарч дуудаж болно заяа. Тэр ингээд нэг нүдтэй тэгээд энэ дэлхийгээр хийсэж байгаа одоо нэг тийм төрлийн хүн байдаг. Харь гаригийн хүн. За Alan D. Allen гэдэг бас нэг бичлэг хий гэж бодож байна. Alan D. Allen болохоор Unofian гэдэг нэртэй рейснэд харь гаригийн хүн. Тэгэхээр дэлхийн хажуугаар одоо юу хийж явсан бэ гэхээр одоо Colonization Planet буюу одоо Viltrumite гэж бид нэр ярьсан шүү дээ. Яг Viltrumite эзэнт гүрэн жол гэдэг галакситэй хамгийн том нь. Тэгээд тэдний одоо эзэнт гүрний эсрэг одоо тийм сэтсэн одоо тийм нууц бүлэглэл байдаг. Тэгээ бүлэглэхээс илүү тийм гаригуудын тийм нэгдэл. Тэгэхээр Alan D. Allen болохоор Unofian гэдэг рейс нь болохоор айгүй сул дорой. Нэг өдөр одоо Viltrumite-үүд ирээд тэдний гариг ингээд бүр ингээд тусдгаа хийчихсан. Тэгээд тэр ямар нэг байдлаар одоо Viltrumite-үүдийг дийлэхийн тулд генетикийн аргаар бүтээсэн тийм одоо супер харь гаригийн хүн гэсэн үг. Тэгээ удалгүй энэ хоёр одоо нэг ярилцсан дүнсний эцэст бол сайн найзууд болоод тэгээ манай Alan D. Allen маань болохоор одоо Collision Planet руугаа очиж энэ мэдээлэл дамжуулахаар яваад өгдөг.
За энэ үйл явдлын дараагаар Omni-Man бол ухаангүй одоо эмнэлэг твцсэн хэвээрээ байна. Одоо New Guardians of the Globe буюу одоо нөө Teens буюу Teen Titans гэдэг эдний өөрсөндөө одоо шинэ гишүүд цуглуулад тэдний ахлахаар одоо Robot гэдэг нэртэй одоо дүрийг ингээд шууд тавьдаг. Robot бол нэг талаар бол маш ухаалаг дүр. Яг л энэ ертөнцийн Iron Man гэж хэл болохоор одоо маш ухаалаг дүр. Харин Eve бол одоо тийм Green Lantern шиг тийм хүч чадалтай. Гэхдээ өөрөөсөө тийм энерги хүсвэртэй дүр. Тэгээ Eve-ийн одоо энэ яг юуны эхлэл гардаг одоо үерхдэг залуу нь болохоор Rex гэдэг нэртэй дүр гарч ирдэг. Энэ болохоор X-Men-ийн Gambler. Одоо хүрсэн юм сэнэгжүүлээд дэлбэлэх чадвартай гэсэн. Тэгээ удалгүй хэд хоногийн дараа юу болсон гэхээр Duplicate буюу одоо Kate гэдэг дүр байгаа шүү дээ. Өөрөө өөрийгөө одоо хязгааргүй тоотой хувилах чадвартай тийм дүр байгаа. Тэгэхээр Rex маань болохоор одоо Duplicate-тэй одоо Eve-ийг одоо араар нь тавьж байгаа баригддаг. Тэгэд энэ нэг одоо нэг teen group-ийн хооронд зүйл болохоор ингээд нэг дурдлал, хайр дурлал янз бүрийн тийм сонирхолтой хэсгүүд нь одоо яг энэ ангийг бол ингээд нилээн чимдэг хэсгүүд гэсэн үг. Гэтэл бас амар байгаа. Rex гэдэг дүр маань хязгааргүй үрждэг эмэгтэйтэй одоо Eve-ийг хуурсан байгаа юм. Надад амар тийм сонирхолтой хэсэг санагдсан юм байна. За нэг иймэрхүү үйл явдал болсны дараагаар юу болсон гэхээр одоо нөгөө Fluxions гэдэг дүрүүд маань бол буцаж ирсэн байдаг. За Fluxions-ууд болохоор одоо юу юм гэж хэлэхээр одоо бидний амьдрал ертөнцтэй харьцуулахад тэн цаг хугацаа маш хурдан явдаг. Тэгэхээр одоо нэг нохоо муурны амьдрал шиг те одоо маш хурдан тэд ингэж тийм цаг хугацаанд явдаг. Fluxions-ууд бол сая эхний дан дээр ялагдчихад хоёр дахь дан дээр дахиж ирэх үед одоо бүр олдуулаа бүр өндөр хөгжчихэд одоо бүр дэлхийг эзлэхээр ирсэн мэт өөртөө бүр хүчрэг болгоод. Тэгэд одоо teen багийнханд одоо бүгднтэй тулдаа баг бүгдийн дийлэнгээ алдаад байж итэл Omni-Man одоо эмнэлгээс гарч ирэнгүүтээ одоо Fluxions-ыг очиж ингэж тулцсан байдаг. Тэгээ энэ хоёр дахь удаагийн тэдний дэлхий рүү дайрсан дайралтан ч гэсэн Omni-Man-аас болж бүтлгүүцсэн бөгөөд гэрлүүгөө цутаажих яг тэр үед нь Omni-Man дагаж шууд портал руу н оронгуудаа. За энэ бол бас маш тийм өндөр зэрлэг хүчирхийлэлтэй тийм хэсэг. За тэдний гаргийг бол зүгээр үнсэн товрог болгосон. Үнс болно гэдэг бол бараа энд багтахаар заяа. Зүгээр шууд гариглан порталт ч очингуудаа устгаж болох бүх юмыг устгаад одоо дээрэмдэж болох бүгөө дээрэмдэг биш алж болох бүгдийг алангуудаа ингээ бүх юмыг устгаж хаяад тэгээ хаамаа одоо тэдний ертөнц ингээл байж болох бүх юмыг устгаал тэгэл цөөхөн үед амьд үлдсэн хүмүүсийн үлдээнгүүтээ хэлсэн байдаг. За дэлхий бол та нарын эзлэх газар биш гингүүтээ тэгэл үргэлжлүүл устгаал хэд. Тэгээд гаригийнхан дээрээс мангар том солир байрангуудаа хэлсэн байгаа. Намаа гэрлүүн буцаа үгүй бол энэ солирыг унгаана гэдэг. Тэгээ нөгөө дарамтанд орсон Fluxions-ууд бол Omni-Man-ыг бол ингээд за энэ ингээ портлыг нээж өгөөл удалгүй Omni-Man шууд портлоор норонгуудаа дээрээс нь солир нь унаад нөгөө гарийнхаа одоо бараг талгамс нь алаа ичдэг гэсэн. За үүнээс хойш бол одоо Fluxions-ууд дахиж гарч ирдэг. Гэтэ одоо бүр одоо анимашн дээрс гарч ирээгүй байгаа тийм сонирхолтой зүйл. За би нэг тусад нь бичлэг болгож таадтай нөгөө Rex Robot-ийн талаар энийг холж байгаа нэг хичлэг хийж өгье. За тэгээд өнөөдөр ингээд бас зөндөө юмэрлаа. Тэгэл 12 минут угаасаал давчих юм. Тэгээд ойр бичлэг хийгээгүй. Тэгээд сайхан байна. Энэгээр ингээд яг Invincible-ийн part 1-ийг дуусгая. Тэгээд ойрондоо жоохон зав зайгаа харж агаад part 2, part 3 бидний нэмэлтээр ингээд гоё оруулаад өгнө. Та хэд бас дэмжээрэй. Дээр нь нэмээд бас Discord сувг бас би саяхан нээсэн байгаа. Тэгээд одоо Discord сувг дээр бас орж ирээд бас тодорхой хэмжээний санал бодол одоо хилцэх юм байвал орж ирж нэгдэрээ. Тэгээд за ингээд энэ хүртэл ингээд үзэж суусанд нь одоо бүгдэнд нь үнэхээр их баярлаа. Бүгдэнд нь үнэхээр их одоо сурлах хичээлийн өндөр амжилт хүсье. За тэгэхээр түр баяртай дараа уулзцгаая.